Сэмэцгано намайг Киммонгол гэдэг. Өнөөдөрөөс жоохон монголоор ярьж өгөө гэж санагдаад монголоор бичлэг агуулж байгаа. Өнөөдөр би саяхан уншиж байгаа номыг жоохон танилцмаар байна. Жожон Авиас үгүй. Энэ ном нь Володя Баярсайхан гэдэг хүн бичсэн байна. Би Володя Баярсайхан гэдэг хүнийг одоо өөр номоос мэдсэн байхгүй юу? Бизнесийн талаар мэдж байгаа одоо мэргэжилтэн Баярсайхан би их ухаантай тэгээд сайн ном бичдэг хүн гэж бодож байгаа. Харин яагаад өнөөдөр Авиас үгүй гэдэг номыг сонгосон бэ гэвэл би өөртөө надад юу чаддаг вэ гэж өөрөө асууж байгаа байхгүй юу? Яагаад гэвэл би одоо хийж байгаа ажлаа сайн хийж байгаа юм уу үгүй юу? Эсвэл дуртай юу дургүй юу сэн мэддэггүй. Тийм болохоор YouTube юм уу, зураг юм уу, эсвэл бизнес талаар юм бас бодож байгаа. Харин одоо миний ажил дуртай. Ягаад гэвэл гоё хүмүүстэй, сайн хүмүүстэй ажиллаж чадах болохоор тийм дуртай байна. Өнөөдөр Авиас үгүй гэдэг номын 1-р хэсгийг жоохон танилцуулмаар байна. 1-р хэсэг нь юу чадгаа ойлгох. Хүн бүр сүт ухаантан. Гэхдээ загасыг модонд авирав чадвараар нь үнэлээд байвал тэр бүх л амьдралаа өөрийгөө таних гэж бодон өнгөрөх болно. Альберт Айнштайн. Тийм ээ. Би ч бас тийм байсан. Уг нь их сургуулийн мэргэжил элен засгийн ухаан байсан байхгүй юу? Би Японд бакалавр, магистр хүртэл хамгаалаад доктор бас жоохон сурч ирсэн. Харин болсон байхгүй юу? Яагаад гэвэл би сэтгэлээр бодож үзсэн. Харин тийм дуртай биш байсан да. Тийм болохоор би доктор хамгаалаад үргэлж одоо элен засгийн ухааны талаар бодонго амьдрах гэж бодвол аймаар байна гэж бодоод болсон. Тэгээд одоо ийм Монголд ирээд ажиллангаа YouTube юм уу, зураг юм уу, тэгээд зарим үед DJ бас тоглолдог. Ийм амьдрангаа би юу чаддаг вэ? Юу сайн чаддаг хүн юм бэ гэж бодонго асуунга амьдрэж байна. Баярсайхан бол Авиас үгүй гэж хэлж байна. Би ч бас Авиас үгүй гэж ярмаар байна. Яг гэвэл одоогийн байдлаар сайн чаддаггүй зүйл бас жоохон сонирхолтой болох ч юм уу, эсвэл жоохон хөгжилтэй хийж чаддаг байвал удахгүй сайн чаддаг болон байхгүй юу? Би ч бас хэлний чадвар тийм сайн биш. Чин одоо Япон хэлээр Япон хүн шиг ярьж чаддаг. Яг гэвэл Японы соёл юм уу, Япон хэл юм уу, Японы нийгэм амар дуртай байхгүй юу? Тийм болохоор би драм юм уу, уран дуу юм уу сайн сонсоод сайжруулж чадсан. Одоо бол би Монголд дуртай. Тийм болохоор миний монголоо бас одоогийн байдлаас илүү сайн болж чадна гэж итгэж байна. Хэрвээ та карьерийн талаар жоохон санаа зовж байвал энэ ном уншиж үзээрэй. Би ч бас хамтаа уншина. За, өнөөдөр нэг номын талаар танилцуулж үзсэн. Ямар байсан бэ? Би ч бас миний гэгэнтэн ирээдүйн төлөө сайн сурж, миний сонирхлыг сайн хайгаад олоод хичээнгүлэн амьдрахыг хүсэж байна. За, миний бичлэг үзсэн та нарт их баярлалаа. Тэгвэл дараа уулзъя. Түр баяр дээ.